Сайн байцгаана уу? Мэргэжлийн эзэн цэрэн тогтох байна. Хор бүрүүсийн хөдөлгүүрийн түгээмэл хэвлэлийн талаар зөвлөгөө өгье. За, хор бүрүүснүүдээр одоо түгээмэл хэвлээд байгаа юм хэмээн одоо хөдөлгүүр нь утаа их аж маасл их дундардаг. Тэрнтэйгээ холбоотой хөдөлгүүрийн сэвчээ очлуур нь одоо муудаад бохирдсноосоо болоод хөдөлгүүр чичрэх, солголох, дуу чимээ гарах тийм эрсдлүүд байгаад байгаа. Тийм учраас та бүхэн цаг тухайд нөөцлөгэнд орж байгаарай. За та бүхэндээ хабрид автомашины коропонд түгээмэл гардаг эвдэл гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгье. Хабрид автомашины коропонд CVT коропны нэгэн төрөл болох эргэсэн арааны тусламжтайгаар бүтээгдсэн механизм байдаг. Хабрид коропонд эргэсэн арааны механизм ашигласнаар тухайн автомашин дуу чимээгүй хөдөлгөөнд оролцох боломжтой болсон. Хабрид автомашины худалдаа авахаас өмнө явах үеийн болон хөдөлгүүр, цахилгаан электрон систем болон хоропны талент компьютер ажиллагаанд оруулж шалгаж байвал зүгээр байдаг. Энэ төрлийн хороп нь ABS болон body компьютер, хөдөлгүүрийн компьютер дээрс мэдээлэл авч ажилладаг гэдэг байгаа. Тийм болохоор хамгийн анхшид нь дөрвөн дугуй ижил байхыг шаарддаг. За хабрид хоропонд түгээмэл тохиолдог гэмтлүүд нь бол эргэсэн араа өөрөө эвдрэх, дамжуулах арааны шайрыг дуурах, мөн цахилгаан моторуудын шайрагнууд хэвшин дуу ордог. Мөн сайлнаг болон зөөлөн эдлүүдээр тос гоожиж гэмтэл үүсэх нөхцөл үүсдэг. За энэхүү гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд автохоропныхоо тосыг цаг тухай бүрдэн сольж мөн хөргөлтийн шингэнүүдийг маш сайн шалгаж явах хэрэгтэй байдаг. За мөн хабридын батарей муудснаас хоропонд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн дугууны арзмаар зүрснээс болж автохоропны араа шилжилтэнд шууд нөлөөлдөг байгаа. Хабрид автомашиныг өвөл айл болох дулаан алдагдлын бага байлгаж мөн зориултын тосын цаг тухай бүртэн хийж явахыг зөвлөж байна. За Purus машин маркийн маань бол монголчууд их өргөн хэрэгэлдэг. Манай монголчууд. За Purus бол ерөнхийдөө бол цахилгаанаас бүрэн хамааралтай бүрэн компьютерчсэн машин гэж бол ойлгож болно. За Purus худалдан авч байгаа жолооч нартаа зөвлөхөд за Purus-ны хамгийн ихний шалтгаан бол батарей байдаг. Хабридын батарей гэж байдаг. Одоо монголчууд ардталт суудлын доор байдаг том батарейч гэж ярьдаг. Энэ батарейны үзүүлэлтүүдийг бол маш сайн шалгуулах хэрэгтэй. За яагаад гэж юм гэхээр ерөнхийдөө энэ том батарей маань үйлдвэрээс гарахдаа нэг 150 мянгаас 200 мянган хооронд тийм солих гэсэн тийм үйлдвэрийн тийм заалт байдаг. За ерөнхийдөө би бүгдийг нь бол хэлж байгаа юм биш. Гэхдээ ихэнх машинууд нь бол нэг 130-аас дээш гүйлттэй ч юм уу тийм орж ирсэн тийм ихэнхдээ тэгж орж ирдэг. Тэгэхээр энийг бол энэ батарей шалгуулахдаа энэ 20 маркийн автомашиныг батарейгийн шалгуулахдаа одоо компьютер онцлогоогоор тэр батарейныхын тэр урсгал үзүүлэлтүүд гэж байдаг. Тэрийг мэргэжлийн засварын газар очиод онцлуулах хэрэгтэй. За хоёрдугаар гэх юм бол орж ирж байгаа машинууд маань нөгөө цаг уурынхаа нөхцөл байдлаас шалтгаалаад энэ хөргөлтийн шингэн гэж байдаг. Одоо энэ хөргөлтийн шингэн гэдэг нь ямар үүрэгтэй юм бэ гэхээр энэ ерөнхийдөө бол Purus маань бол цахилгаансан машин гэж би өмнө нь хэлсэн. Тэгэнгүүт энэ маш инвертер гэж маш олон төрлийн цахилгаан төхөөрөмжүүд ажилладаг учраас маш их халалт явагддаг. Тэр халалтаас сэргийлж одоо тэр хөргөх ёстой тийм зүйл юм болохоор хөргөлтийн шингэн гэж байдаг. Тэр хөргөлтийн шингэнийг градус нь яг одоо манай Монголын нөхцөл чинь өөр хүнд нөхцөл шүү дээ. Хасах градус нэлээд өндөр байдаг. Тэгэхээр одоо Японоос орж ирж байгаа машинд бол ихэнхдээ хасах 25 градус ч юм уу тиймэрхүү байдаг учраас тэр хөргөлтийн шингэнийг хамгийн түрүүнд шалгуулж хэрвээ бага градустай байх юм бол хамгийн түрүүнд солиулах хэрэгтэй. 3-р гэх юм бол одоо помп гэж байдаг. Тэр помп гэдэг нь яадаг вэ гэхээр тэр цахилгаан хөргөлтийн шингэнийг эргэлтэнд оруулж өгч яадаг. Тэр маань өөрөө муудсан гэмтдсэн ажиллагаа болцсон байсан ч гэсэн машин өөрөө явж болдог. Тэрийг хүмүүс мдэггүйгээсээ болж одоо энэ инвертерээ гэмтэх, хоропоо одоо зууруулах гэдэг ч юм уу ийм монголчууд маань ийм бол гэмтлүүд гардаг. За би өмнө нь хэлжсэн Purus бол цахилгаанаас хамаарсан бүрэн автоматжсан машин гэж хэлжсэн. Ямар нэгэн гэмтэл гарах юм бол шууд Purus машины хянах самбар дээр бол анхааруулах гэрлүүд асдаг. Одоо жишээ нь check engine-ийн гэрэл ABS гэдэг ч юм уу. Энэ гэрэл асах хянах дээр асах юм бол ямар нэгэн таны машинд гэмтэл гарч ийна гэж ойлгож болно. Тэгэхээр ийм гэрэл ассан үе жолооч нар маань яах ёстой вэ гингүүт яаралтай
засвар үйлчлэхний газарт очиж компьютер онцлогоонд орох хэрэгтэй. За компьютер онцлогоо гэдэг зүйл маань бол таны машины электрон системд нь ямар гэмтэл байгаа одоо тэр гэмтлийг одоо илэрхийлдэг гэсэн үг. Тэгэхээр компьютер онцлогоонд оронгууд яг машин чи юунаас болж энэ шар гэрэл ассан байх нь ямар гэрэл ассан байх нь юу гэдэг нь тодорхой гарна гэсэн үг. За тэгээд бас нэг нэмж хэлэхэд бол Prusa мэдээж одоо аккумулятор суусан үед Prusa автомашиныг холбохдоо яг зөв дарааллын дагуу холбох хэрэгтэй. А мэдээж буруу холбох юм бол одоо гал хамгаалагч унах гэдэг ч юм уу өөр бусад энэ машин дотор байгаа электрон төхөөрөмжүүдийг тийм гэмтэх тийм эрсдэл байдаг. Тэгэхээр холбохдоо яг зөв дарааллын дагуу холбож хэвшээрэй гэж хэлье. За мөн бензинийхаа одоо шар гэрлийг астал нь бол явж болохгүй. За энд бол энэ Prusa 20 марк машинд бол шар гэрэл гэж бол байхгүй юм зураасаар илтгэдэг. Аль болох бензинийг 50%-аас дээш нь байлгах хэрэгтэй. Энэ бол Prusa гэлтгүй бүх машинд хэрэгтэй. Энэ нь өөрөө Prusa-д одоо ингэж бага бензинтэй удаан явах нь ямар тийм сул тал байдаг вэ гэнгүүт нэгдүгээрт одоо энэ хойно энэ бидний өмнө би түрүү ярьсан хибридийн батарей гэж ярьдаг. Хүмүүс бол ард суудалдоор байдаг том батарейч гэж ярьдаг. Энийг одоо муутгадаг, цэнгийг алдуулах гэдэг чинь алдуулах тийм ийм нэгдүгээр ийм шалтгаан байдаг. Хоёрдугаар шалтгаан гэх юм бол бензин ноцоосныг бас л одоо муутгадаг тийм. Бензин ноцоос маань бас муудна. Мэдээж бензин ноцоос маань өөрөө цахилгаан төхөөрөмж. Тэр бензин гэдэг юм чи өөрөө бензин ноцоосыг өөрөө хөргөж өгөх ёстой юм маань өөрөө тал бензинтэй байх юм бол одоо бүрэн хөргөж чадахгүй гэсэн. Тэгэхээр ингэхээр бензин ноцоос бас мууддаг гэсэн. Тэгэхээр жолооч нартаа зөвлөхөд аль болох бензинийг 50-аас дээш хувьтай явахыг зөвлөж байна. За ингээ эцэст нь Prusa эзэмшигчтэй хэлэхэд Prusa 20 автомашинаар бол гүн ус туулах, гүн усанд удаан зогсохыг бол хориглодог. Үүний улмаас бол дотор байгаа цахилгаан электрон төхөөрөмжүүд гэмтэх, батарей өөрөө бас ус орсноос богино холбоотой бас гэмтэх ийм эрсдлүүд байдаг. Тэгэхээр аль гүн усаар туулж болохгүй байна, гүн усанд удаан зогсож болохгүй байна гэдгийг та бүхэндээ анхааруулж хэлье. За анхаарал тавьсан баярлалаа. За сайн байцгаана уу. Доктор Сүлжээний толгуур дангийн мэрэгсэн инженер Баатарчлан байна. Prusa автомашин дээр дийлэнхтэй тохиолддог гэмтлүүд гэх юм бол өрүүлийн аппарат руу орох, за өндөр нөхөр рүү орох, босоод нөхцөлөгч мөн адилхан руу орох. Тэгээд цаапны шалыг одоо хурдлагаар өнгөнөх ч юм уу тийм гэмтлүүд их гарна. За өрүүлийн аппарат ерөнхийдөө толгуур данг яагаад гэмтдэггүй гэхээр ерөнхийдөө онцлогоотой замаар ширүүн явах, онцлогоо гаргахгүй явах, баттаатай зам дээр хурдаа зүг төрж явах болмоос гэмтэл үүсдэг байгаа. Тэгээд хурдаа зүг төхрүүлээд онцлогоо сайн гаргаж явах бол ерөнхийдөө гайгүй гэсэн. Хугацааны ойр ойрхон зүйлүүдхэн гайгүй.